Хүүгээ зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халан хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Сайн байцгаана уу? За бүгдээрээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхэлцгээе. За өнөөдөр ямар дуу заах вүлээ Эмжирээ? Өнөөдөр би зурах дуртай гэдэг дууг заана. За үзэгч хүүхдүүд маань энэ дууг мэдчихэж магадгүй. Гэхдээ энэ дууг зарим хүүхдүүд маань үгийг буруу дуулаад байдаг учраас дахин нэг удаа сэргээж үгийн зөвөөр зааж өгье гэд өнөөдрийн дууг сонголоо. Нар сарыг зурах би дуртай. Нар сарыг зурах би дуртай. Навч цэцгийг зурах бүрч дуртай. Навч цэцгийг зурах бүрч дуртай. Намар хавраа зурах сайхан. Намар хавраа зурах сайхан. Налгар зунаа зурах бүрч сайхан. Налгар зунаа зурах бүрч сайхан. Цаасан дээр, самбар дээр, цасан дээр, газар дээр, сайхан бүхнийг, гойхон бүхнийг зурандаа би. За хоёрдугаар адаг. Уул талыг зурах би дуртай. Уул талыг зурах би дуртай. Ус голыг зурах бүр дуртай. Ус голыг зурах бүр дуртай. Уудам орноо зурах сайхан. Уудам орноо зурах сайхан. Улаанбаатараа зурах бүрч сайхан. Улаанбаатараа зурах бүрч сайхан. Цаасан дээр, самбар дээр, цасан дээр, газар дээр, сайхан бүхнийг, гойхон бүхнийг зурандаа би. За 3 дахь адаг. Аав ээжээ зурах би дуртай. Аав ээжийг зурах би дуртай. Ах эгчээ зурах бүр дуртай. Хөөхөн дүүгээ зурах сайхан. Хөөхөн дүүгээ зурах сайхан. Хөх дэлхийгээ зурах бүрч сайхан.
Хөх дэлхийгээ зурах бүр сайхан. Цаасан дээр, Цаасан дээр, самбар дээр, самбар дээр, цасан дээр, цасан дээр, газар дээр, газар дээр, сайхан бүхнийг, сайхан бүхнийг, гойхон бүхнийг гойхон бүхнийг зурандаа бий. зурандаа бий. За одоо бүгдээрээ дууга бүтнээр нь нэг удаа сонсоод үзье. Нарсарыг зурах би дуртай. Навч цэцгийг зурах бүр дуртай. Намар хавраа зурах сайхан. Налхар зуна зурах бүрч сайхан. Цаасан дээр, самбар дээр, цаасан дээр, газар дээр, сайхан бүхнийг, гойхон бүхнийг зурандаа би. Уул талыг зурах би дуртай. Ус голыг зурах бүр дуртай. Удам орноо зурах сайхан. Улаанбаатараа зурах бүрч сайхан. Цаасан дээр, самбар дээр, цаасан дээр, газар дээр, сайхан бүхнийг, гойхон бүхнийг зурандаа би. За 3 дахь өдөг. Аав ээжээ зурах би дуртай. Ах эгчээ зурах бүр дуртай. Хөөрхөн дүүгээ зурах сайхан. Хөөх дэлхийг зурах бүрч сайхан. Цаасан дээр, самбар дээр, цаасан дээр, газар дээр, сайхан бүхнийг, гойхон бүхнийг зурандаа би. За үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ энэ би зурах дуртай гэдэг үг зөв үгээр нь сайн сурч чадсан баха гэж бодож байна. Тийм ээ? Тийм ээ. За бүгдээрээ дуугаа дахиад нэг удаа бүтэн сонсоод өнөөдрийн дуугаараа өндөрлүүлье. Баяртай хүүхдүүдээ. Баяртай. Sambar
Алтан дэлхийн хөвөө хязгаарт хөөгцөнхөр далайн эрэг гэрмэн газарт эртээ үрдийн цагт ингэн өгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ. Хар усан унттай хад жолооны мөртөө газрын агуу торигдож галын илчиж утаж 30 жил тэнэж 40 жил суув. Өгүүн нь загас барьж далайн хөвөө сахин мөнгөн нутас ирж гэрээ мухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод тороо усанд тавьж загас шүрдэж эхлэв. Анхны шүүсэнд нэлцгэр загас гарав. Ахиадны шүүсэнд натан өөс гарав. Адаг сүлзэн шүүсэнд алтан загас баригдав. Альва загснаас онц алтан загас болбол адгуу сантаас онц миний хэл мэднэ. Амавар гэж алтан загасгүй юу? Өвгөн болсон ах минь өршөө чарил намайг өрх төрнөөс мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд айл дутагч нь өгье. Хайрт дамны минь оронд хамаг хүслийг чинь өгнө. Энэ үгийг сонсоод өвгөн их цачив. Өвгөн насан болтол өдөө жилийн дотор загас барьж амьдрахдаа замаг шууж явахдаа уг хэлэх зогсыг үтсэн удаа байхгүй. Ямар ч чихтэй хэрэггүй, яасан ч чихтэй юмдээ. Ажиг сэжиг төрж айх гайхах зэрэгцэж алтан загсыг тавихдаа чиний өгөх юм над хэрэг байхгүй, чиний үнэтэй би надад олзуулахгүй. Алтан өнгөц загас минь ариун далаадаа зингэж амар миндэв. Сайн үгээ хэлж сайхан өрөөлөө тавив. Өвгөн тэндээс буцаж эртээ хурч ирээд өнөө сэнэн юмаа ингэндээ ирж эхлэв. Өнөөдөр би далаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам биеэ аварч усанд буцааж тавихгүйж аль дуртай амийг над үгийг ихтэн айж сандраад би юу ч авч чадсангүй. Хөөр хийдэр загсыг торшөвнөөс малтаж усанд буцаад тавьчихав. Хөх талаад нь тавьчихад буцаад ирэв. Эргүүтийн нэг гантан чи алтан загснаас юм авч чадсангүй. Мөнхөн гантан ядахтаа модон твш авсан бол коммон чих хэрэгтэй байхгүй юу? Манай твш бүр хуучирч ивдрэд хамхарч унах шахсан шүү. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаатаа ирэв. Далайн мэрэлцэж даан сайхан харагдав. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөн ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүсэх хэлэх юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөн нуулж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайлж намайг өшөө. Манай эмгэн намайг маш ихээр дэмлэж шин твш хэрэгтэй гэж ширүүн өнгө хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гин. Ачид борловгүй минь залж ирсэн хэрэгтэн завхан өвднээ. Эрх тэнгэрт итгэж гэртээ хараа үгүй минь эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдно. Өвгөн гэртээ иртэл өнөөх загсны өгсөн өнгөтэй сайхан твш нь өмнө нь харагдаж өвтнө. Эмгэнэн дэрэгдэн загсаад элдвээр хараах сонсогдно. Эргүүтийн нэг гантан чи энэ твшийг авсан уу? Твшээр юу хийх вэ? Дими юм авчи. Бас буцаад яв. Байшингуугаа тэр. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаатаа ирэв. Далайн ус давалгайлж даат сайхан харагдав. Алтан загсыг дуудсан алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөнд ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайлж намайг өшөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амраахгүй, хөөж дуугаад болохгүй. Балаа хэрүүлч эмгэнд байшин хэрэгтэй юм гинэ. Ачид борлоо өвгөн минь зарж ирсэн хэрэгчин завхан бөвтнэ. Эрх тэнгэрт итгэж гэртээ хайр өвгөн минь эвдэрх юм уу гэрчин шин байшингаар солигдно. Өвгөн тэндээс босож гэртээ хурц иртэл өнөөх муу гэр нь аргүй болчихсон болжээ. Гэр байсан газарт нь гэгэн цагаан өнгөтэй, гэрэл орох цанхтай, царс модон хаалгатай цагаан байшин харагдана. Эмгэн цонхны дэргэд эрхэмсэг янзаар суугаад хамаг муу үгээр харааж занхан сонсогдно. Эргүүтийн нэг гантан чи энэ байшингүйсэн үү? Загс нь буцаалаач төлбөрч мөргөөдөр ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харцазгаараас олж тайж болохыг хүснэ. Хамчлаг тариачнаа байж ноён болохыг хүснэ.
өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус давал гайлж цэлгэлж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хүч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас яддал очир ивэ ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд санснаас илүү улам ихээр харааж ноос ирдэг юм маань ноён болох санаатай тэрэж язгуураасаж тайлж болох хүсэлтэй гинэ. Алтан загас хэлв. Ачид бууруулаагүй минь зарж ирсэн хэрэгчин завхангүй битнэ. Ирэх тэнгэрийн өршөөлөөр эмгэнчээ хатан болно. Өвгөн гэртээ иртэл өндөр сайхан байшин өргөө сайхан ордон өмнө харагдаж гин. Энэ сайхан ордонд эмгэн морилт суугаад эрхэм булган дээлтэй эрээн хоргой малгайтай эрдэнэ судаар чимгэлсэн эхнэр болоо сууж байв. Утсаар угалж тавьсан улаан гутал өмсөд урдах зарцаа өшөглөж очиргүй их урлаж байна. Алтан бэлзэг зүүсэн 10 мойног хуруугаараа аягч хүүхний үсийг атгаж аваад зодож байна. Өвгөн хурц ирээд өвдөг сүгдэн айлтгав. Тайжийн эрхэм хатан тавтаа мэрилж байна уу? Таны өссөн зүйл тааллын эсэр болж цансын эрэг бүцэнд санаа сэтгэл амарвөө. Өвгөнийг үзээд эмгэн өндөр дуугаар зандарч ахтын ашиг сахиж ад байруулахаар явуулав. Хэдэн хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Урдын хаасаа эмгэн улам илүү тогширч загсанд очиод мөрөг залбирч гуугаад ир. Харц тариачин байгаад хамжлага тайж болсон юм. Хамжлага тайж аваад хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихээр цачиж шунал дээр эмгэн шууд ингэж хэлв. Ховдог санаа хитэрж хоосон байснаа мартвуу. Хоолнд их цадаж галзуу өвчин тусвуу. Тэгс зүв алхаж чадахгүй ийм эмгэн дээд хаан болж яаж чадах билээ? Олон амтны илэг доо болно. Бүтөөг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах юм бэ? Эмгэн ихээр уурлаж илдэг зүйлээр харааж тариачин муу өвгний хацрыг тасхитл алгадаад сүрхийн анзаар харж сүрдүүлж аваад тушаав. Тайж язгуурт миний таал тушаал хоёрыг зүнэг мө тариачин зөрчиж болдог юм уу? Дуртай дургыг асаахгүй тушааж байна чамд. Дуугүй явахгүй бол чирээд явуулна чамайг. Өвгөн арга ядаж өнөөх талаадаа ирээд алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өвгний өмнө хурж ирээд хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Уршигт муу эмгэн уурлаж загнаад болохгүй. Харц тариачин байгаад хамжлага тайж болсон юм. Хамжлага тайжаа болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна гэж уурлаж загнаад болдоггүй. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовхонгүй бүтэн. Ирэх тэнгэрт гэж гэртээ харь өвгөн минь. Одоохон эмгэн чинь хатан хаан болно. Өвгнийг эргээд ирэхэд өрөө олон тасалгаатай өндөр сайхан ордон өмнө харагдаж гин. Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байв. Ирэхт хатан болоод эзний ширээнд суугаад биер цас барьсан бичгийн түшмээр тойруулж балцөх далайсан баатар цэргээр хүрээлүүлж ноёдоор хундаг байруулж түшмээр сүн төшүүлж далайн цаанаас авчирсан дарс суугаад мэргэж байв. Ариун сайхан идэж амталж үзээд ярвааж байв. Өвгөн түүнийг хараад өөрийн их сүрдэж аимшигт хатан хааны амрыг айлтгаж мөргөн эрэхтэй хатан минь их морилж байна уу? Таны өссөн зүйл тааллын эсэр болж сансан эрэг бүцэнд санаа сэтгэл амарвуу. Эмгэн тэр өвгнийг нүдээр ширвж үзээд эргүүлчихөө. Энэ муу өвгөн энд юунд ирэв? Нүдэнд үл харагдах, чихэнд үл дуулдах, зах хол газар руу зайлуулж явуул. Гэт зарц олон хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэрэг түшимд нь омогтой чангаар дуугарч загсч муу өвгнийг заамдаж бэрж аваад урагш татан ууцарч ууцсан дээр нь ударч гадна гартал түлхэв. Газар унд л өшөглөв. Хаал гарахын үед харуулны цагдаа тулгарч алмас сүхээ далаагаад арай л цавчиж алсангүй ордноос дөнгөж гартал олон хүний инээлтгэн.
Ямбтын ихстэй уулзах ямар хэрэгтэй юм бэ чи? Бэрэ мэдэж яв, бэрэ мэдэж өрөг. Хэрэг төг гаралгүй хэд хонож байтал хэрүүлж муу эмэний хэрцгийнд бас л өдлөв. Эмгэн зандарн тушаагаад ордны бараа болох стыг олон тийш нь явуулав. Загсанд очиад мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан бий. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захиран бий. Алтан загс өөрөө албат зарц минь болог. Яв гэсэн газарт минь явж байг тэр. Зогс гэсэн газарт нь зогсож байг тэр. Өвгөн эмээний буруу шавч үг хэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугийн идрэг яв. Далайн хөвөнд очвол давалгаа гэж учиргүй. Харанхуй шуурга тавьж сөрхий далгаанд салилж сүйд болж байна гин. Алтан загсыг дууцсанд өмнө хурж ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирөө бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загс минь хайрлаж намайг өшөө. Уршигт моёмгон уурлаг загнаад болохгүй. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутууг нь. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гин. Алтан загас чамайг албат зарцаа болгон гин. Яв гэсэн газарт нь явж байх хэрэгтэй гин. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гин. Энэ үгийг сонсоод Эрдэнэт алтан загас хариу юу ч хэлсэнгүй. Хажуу тийшээ эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчихов. Өвгөн хариу хүлээж өн болтол зогсовч алтан загас юр гарч ирсэнгүй. Хайр жимгэндээ иртэл ор тавшийн зүйл оргүй алга болжээ. Гайхаад бас харвал газар гэр нь харагдаж гин. Түүний үдэнд эмгэн нь ээрүүлээ баринсан. Эмгэний хажуудаас эвдэрхий твшин хэвтэнэ. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт болон балчир дүүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай.